За тэгээд 5 жилийн өмсөн чиглэл хэлцэж байгаа энэ хилцүүлэг бол маш чухал хилцүүлгүүд ээ. За тэгээд сонгуулийн 4 жилдээ давхцахгүй байх нь ч гэсэн энэ зөв баха ураг. Монгол төрийн залгамж халаа бол энүүгээр сонгуулийн жилээр солигддог байж болохгүй. Юм учраас залгамж чанартай байх үднээс ингэж явах хэрэгтэй баха. За энэ дээр энэ усны асуудлаа хэлээ шийдэхгүй бол нэг хэсэг нь усгүй сангаад тэгээд тэндээсээ одоо хамаг нөгөө төсвийн орлогоо бүрдүүлээд тэгээд Монголд яриа тэр төсвийн орлогоороо амжууж тэнгуүтээ усны асуудлыг зөвхөн говийн асуудлууд, говийн бүсийн нэг 7 гишүүдийн ярьдаг асуудал мэтээр ингэж ойлгож байгаа зарим хүмүүс байх шиг байна. Тэгэхээр одоо тэр уул уурхайг нээснээрээ тэр говийн ард түмэн хохирох ёсгүй. Амьдралын үнэн гэж байдгаа. Тэгэхээр тэр одоо Монгол улсын маань одоо орлогыг төсвийн орлогыг бүрдүүлж байгаа тэр нутаг усны ард түмэн уугуул иргэдийг малчид ард түмэнг хайрлж энэ усны төслөө одоо эрен биеийн одоо маш дээш нь явуулах хэрэгтэй байна. Тэгээ энэ тээзүүн одоо ямар их үнэтэй байдгийг одоо жишээ нь хэрлэн тоонтын тээзүү 10 тэрбум гэж байгаа. Орхон ангийн тэр нэг дид төсөл 13 тэрбум гэж байгаа. Тэгээ энэ одоо эдийн засгийн хөгжлийн яам учрал сайд, жавхлан сайд нар энэ тээзүүдээр ер нь бодиттой юм уу? Энэ одоо усны хоёр төслийн тээзүү сая бол ерөөсөө зөвхөн тээзүүний мөнгийг л суулгасан шүү дээ. Бүгдийг суулгаж чадаагүй. Тэгэхээр энэ дээр одоо та бүхэн маань ямар хөө бодолтой байна вэ гэдгийг асууя. За өмч хөвчлөл дээр одоо Эрдэнэс тавталгын жишээ нь яагаад ингэж хардлын одоо гол бай болоод байна вэ? Яахаараа одоо энэ компани нэр хүнд одоо ийм одоо хамгийн доод түвшинд байна вэ? Тэгэхээр энэ Эрдэнэс тавталгыг л яаралтай зохих хэмжээнд нь хөгжлөх хэрэгтэй. Энэ хөгжлийг яаралтай зохион байгуулах хэрэгтэй. Билеэх нь одоо жишээ байгаа шүү дээ. 34% нь төрдөө авч үлдээд 33% нь Монголын хөрөнгийн бирждэр арилжаалаад 33% нь Монголынхоо нийт ард түмэнд хувьцааг нь өгөх хэрэгтэй. Одоо хэдэн хувийг өгчөөд байгаа вэ? Тэн дээрээ нэмээд 33 хүртэлх хувийг нийт ард түмэнд өгөх хэрэгтэй. Ингэх юм бол одоо өөрийнхөө өмчөөс сулгаа хийдэг тийм хүн гэж байхгүй шүү дээ. Жишээ нь одоо тэр 33%-ийг Монголын нэртэй компаниуд авчих юм бол энэ компанийг маш сайн хянаад ямар ч одоо алдаа гаргахгүй авч явуулах ийм бүрэн боломжтой ийм Монголынхаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих хэрэгтэй. Монголын аж ахуйн нэгжүүд сайн ажиллаж Монголын эдийн засаг сайжирна. Өөр ямар ч гаргалгаа байхгүй. 33% нь Монголын хөрөнгийн биржээр ингээд арилжаалах юм бол Монголын хөрөнгийн бирж бол үнэхээр өөдөө дэшээ гарнаа. Тэгээ энэ өмч хөвчлөлтөөр Эрдэнэс тавталгаа ялангуяа өмч хөвчлөлтөөр одоо энд байгаа хүмүүс бас өөрийн зүгээс бас хариулт хэлээрээ. За байгаль орчны яам бол энэ усан дээр бол үнэхээр анхаарч чадахгүй байгаа. Тэгээ нэрэндээ ч болохгүй байгаа мó. Тэгээ За учрал сайд хариулъя. Тэгээ говийн гишүүд бас усны энэ төслийн асуудлаар бол бид хэдүүд уулзсан. Тэгэхээр усны төслүүдээ явуулах хэрэгтэй. Тэгжиж жилийн уул уурхай салбарын төслүүд бол урагшлан шүү дээ. Тийм учраас энэ бол зөвхөн нэг говийн эдийн гишүүний эсвэл говийн бүс нутгийн асуудал огт биш. Тэгээ ер нь бол орон нутагт нь тэр нөлөөллийн бүсүүд дээр амнаатын орлого ч гэсэн илүү төвлөрдөг. За тэгээ энэ уус нөхөн сэргээх чиглэлийн одоо төслүүдийг бодлогоор дэмждэг болж иж тэр орон нутгийн иргэд бол өөрсдөө тэр үр шимийг нь хүртэж ижил энэ уул уурхайг дэмжин штт. Тэрнээс биш ингээд үр шимийг хүртэхгүй тохиолдолд дэмжихгүй. Энэ үндсэн чиглэл дээр бол бид нар энэ хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хавсрал дотор орхон анги
төслийг бол бас тусгасан байдаг. Хэрлэн тоонтыг ч гэсэн тусгасан. Хэрлэн тоонтын тэзүү бол нөгөө оюутлогын санхүүжилтээр 3 сая доллар хийж байгаа. Сая бол би усны төсөвдөр дэмжигдсэн гэж ойлгож байгаа шүү дээ. Тэзүүгийн санхүүжилтийн шийдвэрлэгдсэн. За тэзүү хийх бол нэг асуудал. Гол нь энийг зөв зохион байгуулахгүй бол дахиад үр ашиггүй зардал гарна. Одоо яам болгон дээр байгаа тэзүү зураг төсүүдийг сая татаж авч ийн л дээ. Тэгээ уг нь бол ингээд зураг байна. Гэхдээ магадлалын шинээр хийлгэгддэг ч юм уу. Ингээд сэргийгээд аваад болно шүү дээ. Бид нар. Яам болгон дээр үр ашиггүй зардал гаргаа өнгөрсөн хугацаанд хийгдсэн хэрэг тэрэггүй нэг тэзүү зураг төсүүд үлдсэн. Түүн шиг зөвхөн тэзүү хийлгээд дуусгах биш, санхүүжилтийн их үүсвэрийг шийдвэрлэх механизмтайгаа одоо ингээд хамтд нь шийдвэрлээд явахгүй бол бас нэг юм зүгээр л нэг тэзүү боловсруулалт өнгөрч болохгүй. Мэдээж тэзүү боловсруулалт жийж бид нар нөгөө санхүүжилтийн механизм өөрөө тодорхой болно. Тийм ч учраас энэ тендерийн хууль ер нь бол нөгөө тэзүүтэй зураг төсөвтөө ингээ хамтд нь зарлж болдог нөхцөл рүү оруулах гад бид нар боловсруулсан шүү дээ. Тэгэхээр бид нар тэзүүгийнхаа хийлэх явцдаа санхүүжилтийн шийдвэрлэгт анхаарна. 5 жилийн чиглэлээр санхүүжилтийн шийдвэрлэгдээгүй бүртлөө нийгмийн хэрэгцээ шаардлага өндөртэй төслүүдийн жигсаалтанд энэ усны бүх төслүүд бичигцээ. Тэгэхээр санхүүжилтийг одоо олох эрэл хайгуул хийх одоо холбогдох одоо санаачлалуудыг гаргах ажлыг засгийн газрын зүгээс одоо эхнээс нь тэзүү боловсруулах гэж байгаа үе цаг мөчөөс ахуулаад хамтраад ажиллах хэрэгтэй. Тэгжиж хэзүүлээ үр дүн төрнэ. Эхнээс нь тэзүү зарлах, даалгавар боловсруулах энэ үеэс нь ахуулаад хамтдаа одоо санхүүжилтийн асуудлаа зэрэгцээд одоо ажил хэрэг болгоод явъя гэж хэлмээр байна. За. Сангийн сайд. Саяч тэзүүгийн талаар ярьсан уу? За, Жавхлан сайд. За цаашдаа бид төсөв өөрөө төлөвлөлтийн шатанд батлах шатандаач тэр зөв алдаагүй явъя гэвэл энэ зураг төсөв тэзүү дээрээ бид нар маш сайн анхаарах хэрэгтэй. За энэ жил уг нь 9 сарын 1-нд засгийн газраас өргөн барьсан төсөв дээр бид 44 төгрөг энэ тэзүү зураг төсөвтөө зориулж төсвөлсөн. За харамсалтай нь одоо бараг асуулцсан уу? 20 үлдсэн байна. За бид төсвийн хуулийн дээр сүүлийн 2 жилийн дотор хийсэн зураг төсөвтөө иймэл төслүүдийг батална гэдээ хуульчилсан. За гэтэл одоо сүүлийн 2 жилийн хийгдсэн зураг төсөв маань бүр улмал цөөрөөд байгаа. 3 жилийн өмнө хийгдсэн зураг төсөвтөө одоо ямар ч төсөл хуульчлагдаж батлагдах ёсгүй. Одоо төсвийн хуулиар. Тийм учраас цаашдаа бид энэ зураг төсөв тэзүүдээр одоо маш сайн анхаарал тавьж ач холбогдол өгж. За. Нэмэлт хариулт. Жавхлан сайд. За харин тийм тэгэхээр одоо бид сэдв даргаыг тэр талаас нь би хэлж байгаа болоо гэж бодож байна. Энэ зураг төсөвдөр илүү их анхаарыг энэ дээр одоо ач холбогдол өгье. Хэрвээ бид одоо хөрөнгө оруулалт хэрэгтэйлж байгаа бол зураг төсөв маань одоо яг норм журам стандартынхаа дагуу сүүлийн 2 жил хийгдсэн ийм л одоо төсөл цаашаага бод хөрөнгө оруулалт болж эдийн засгийн өсөлтийг авчрах хэрэгтэй юм байна. Тэгээ энэ дээр одоо эдийн засгийн байнгын орон даргын хувьд таны хэлж байгаатай санал нийлж байна. За, сэдв орж гүшүүн тодруулъя.